Өнөөдөр 3 сарын 27. Өнөөдөр дэлхийн театрын өдөр. Тэгээд энэ өдөр би та нарт бүгдээрэнд чинь баярын мэнд хүргээд бас нэг бяцхан сорил хамтдаа хий гэж санал болгомоор байна. За би жишээлбэл өөрийгөө жүжигэн зохиолч, за эсвэл театрын найруулагч, эсвэл тэр жүжигэнд тоглох гэж байгаа жүжигчин эмэгтэй юм байна гэж төсөөлөд үзье л дээ. Тэгэхээр зэрэг энэ жүжигийн нэр нь одоо би имжлэгээ хийдэг л тавьсан байгаа. Эмэгтэй хүн бузар. Эмэгтэй хүний тухай маш олон харц байдаг, үзэл бодлууд байдаг. Мэдээж эмэгтэй хүнийг эр хүний хайрын бурхан, гал голомтынхоо одоо галын бурхан гэдэг юм уу, өөр хүүхэдтэй бүр амин гол нь гэж хардаг. Урлагийн хүмүүсийн хувьд эмэгтэй хүн урлагийн охин тэнгэр, муузаа ч юм уу гэж эмэгтэй хүнийг дээдэлдэг үзэл бодол мэдээж байгаа. Гэхдээ бас өөр харц байдаг. Тэгэхээр зэрэг өнөөдөр би та бүхэнд энэ өөр үнцгийг эмэгтэй хүний нүдээр хараач гэж санал болгох гэсэн юм. За тэгээд эмэгтэй хүний энэ амьдрал доторх олон үйл явдал дундаас би нэг зүйлийг илүү одоо яг өнөөдрийнхөө сорилын сэдэв болгож авч байгаа. Энэ бол эмэгтэй хүний сарын тэмдэг. Тэгэхээр энэ жүжигийн маань гол баатар нь за 9 настай ч юм уу 10 настай охин байна гэж төсөөлөд үзье. Энэ охин хүүхэд насаа орхиж байгаа. Эмэгтэй хүн болох амьдралдаа ингээ хөл тавих гэж байгаа. Одоо анх удаа энэ эмэгтэй хүний биед болдог, сар болгон болдог үйл явдалтай удахгүй учрах гэж байгаа. За энэ талаараа энэ охин олон газраас, олон хүнээс мэдээлэл авна. Хамгийн ойрын хүмүүс, ээжээсээ, эхчээсээ, эмэгтэй багш нараасаа, найз охтоосоо бас эрэгтэй хүмүүсээс мэдээлэл авч байгаа. Ангийн хүүгүүд, байрны хүүгүүд ч юм уу, хамт дугуулan секцэнд явдаг эрэгтэй хүүхдүүд. За тэгээд эрэгтэй дүүнэр ах нар байдаг ч юм уу. Тэгэхээр тэр болгон энэ охинд ямар мэдээлэл өгдөг вэ? За би одоо ингэж төсөөлөд үзье. Сарын тэмдэг бол муухай, бузар. За эмэгтэй хүний энэ сарын тэмдгийн туслуудаас одоо хүнийг алах хоронд хийдэг. За тэр хоронд одоо янз бүрийн өөр бодисод орж байгаа. Тэгээд дээрэс нь тэр хорын бүтцэн орцсон энэ сарын тэмдгийн тусал байдаг. Энэ үедээ эмэгтэй хүн ургамал цэцгэнд ойртож болохгүй. Тэгвэл тэр ургамал жимслэхгүй, цэцгэлэхгүй. Одоо эмэгтэй хүний энэ байдлаас болж хорддог. За энэ үедээ хоол хүнсний зүйлд аль хор баг хүрэх хэрэгтэй. Амтны муухан олно, хортой олно. Бусад хүмүүс хэрвээ энэ эмэгтэйн гараар хийсэн хоол идэх юм бол ямар нэгэн муу зүйл болж магадгүй. За хэрвээ та бусдыг айлгах, жигшээх одоо юу гэдгийг тэр хүний сэжгийг хүргэх гэж байгаа бол энэ зүйлийг хэрэгэл гэх мэт. Тэгэхээр иймэрхүү агуулгатай мэдээллийг авч байгаа охин өөрийнхөө талаар ямар үзэл бодолтой, ямар төсөөлөлтэй болж байгаа вэ? Эмэгтэй хүний биеийн дотор энэ амьдралыг туулах одоо тэр охины өмнө хүлээж байгаа 60 жил, 70 жилийг тэр охин ямар мэдрэмжтэй өнгөрөөх вэ? За яг одоо өөрөөс нь ихч мэд эмэгтэй хүмүүс, ээж нь ч юм уу, багш нар тэр охинд хэрэгтэй мэдээлэл өгч иж болно. Ариун цэврийн талаар ч юм уу, энэ үед бие яаж тайван байх уу, өвдөлтгүй ч юм уу, одоо яаж эрүүл байх уу гэдэг талаар мэдээлэл өгч болно. Гэхдээ яаж өгдөг вэ? Тэгэхээр та бүхнийг ээж нараа, эмэгтэйчүүдээ энэ сорилт маань идэвхтэй оролцоод энэ бичлэгийн доор комент бичүүлдээгээрэй гэж би хүсмээр байна. Та анх энэ мэдээллийг яаж авч ирсэн бэ? Энэ сар болгон болдог үйл явдалтай холбоотой тийм ямар харц байдаг вэ? За та яг энийг өөрийнхөө бие дээр амсаагүй ч гэсэн найз охтуудад чинь тохиолдсон ч юм уу, эсвэл бусад хүмүүсээс сонссон гол нь энэ байгалийн зам ёсны асуудалд сөргөөр хандсан, муухайгаар хандсан энэ жүжигийн нэрний агуулгыг тодруулж байгаа ямар үйл явдлуудыг та мэдэх вэ? Бичээрэй. Энэ талаар би байгалийн охин гээд лекцэн дээрээ нэлээд дэлгэрэнгүй ярина. Энэ болон бусад эмэгтэй хүнтэй холбоотой асуудлуудын талаар. За баярлалаа.